Гадаадад оршин сууж буй иргэн та e-Mongolia системд Lime утасны дугаар ашиглан хэрхэн бүртгүүлэх вэ? Иргэн та Play Store, App Store болон App Gallery-гаас Lime аппликейшнийг утсандаа татаж суулгана. Та өөрийн одоо ашиглаж буй утасны дугаараа оруулна. Энэхүү дугаар нь аль улсын дугаар байж болох бөгөөд үйлчилгээний нөхцөл, хэрэглэгчийн гэрээ болон нууцлалын бодлоготой танилцах хэсэг дэлгэцээр гарч ирнэ. Тус хэсэгтээ танилцсан зөвшөөрсөн тохиолдолд тухайн утасны дугаартай нь Lime-аас 6 оронтой OTP буюу нэг удаагийн кодыг илгээнэ. Тус нэг удаагийн кодыг оруулснаар бүртгэл үүсэж нэвтэрнэ. Амжилттай нэвтэрсний дараа 72-оор эхэлсэн дугаараа сонгон төлбөрөө төлж баталгаажуулснаар Lime-ийн хэрэглэгч болно. Иргэн та e-Mongolia системд тус дугаарыг ашиглахын өмнө төвшин 3-ын хэрэглэгч байх шаардлагатай бөгөөд 3 шатыг дамжих ёстой. Үүнд төвшин 1 хэрэглэгч болохын тулд та дугаараа авсны дараа өөрийн овог нэр, регистрийн дугаараа оруулж өгч баталгаажуулна. Төвшин 2 хэрэглэгч болохын тулд та хугацаа хүчин төгөлдөр иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортын зургийг зааврын дагуу илгээх шаардлагатай. Хэрэв танд эдгээр бичиг баримтууд байхгүй бол танилт нэвтрэлтийн дан нэгдсэн системээр баталгаажуулах боломжтой юм. Төвшин 3 хэрэглэгч болохыг хүсвэл Lime-ийн зүгээс 24 цагийн дотор видео дуудлагаар холбогдож тусгай асуултуудыг асууж баталгаажуулалтыг хийнэ. Ингэснээр та албан ёсоор e-Mongolia системд тус дугаараа бүртгүүлэх боломжтой болох юм. Цахимаар шидэж цагаа хэмнэе e-Mongolia.